дэлгүүрлээ орсон чи ийм ногоон. Сайн уу зхэн байна. Тэгэхээр өнөөдөр цөмөрөө юу хийж байгаа юм? Дубай шоколаднаас санаа аваад тэгээд нүрэ бодно. Би энэ бичлэгийг хийхийн тулд ойролцоогоор 26 удаа ч юм уу эхлэлээ. Тэгээд сүүл рүүгээ бүр ингээд тэгээд одоо зүгээр л шууд байгаагаар эхлүүлье гэж бодлоо. Тийм байна. Миний нүд ягаад ингэж улаацсан байгаа вэ гэхээр юу ягаад байна? Нөгөө нэг хашил хөдлөд байна. Хашлын үйлрэл эхэлсэн. Тийм. Миний энэ цамцны талаар хэлэх юм бол нөгөө өлгүүрт өлгөхдөө энэ өлгүүрнийх нь хэсэг нь яг энэ эмчэнэ очиж гацчдаг байсан болохоор энэ дээр ингээд ийм юутэй ч юм дээ. Эвэртэй ч юм уу болцоо. Тэгээд яах вэ? Яахны бичлэг болохоор би ингээд яахаа мэдэхгүй ингээд дальжгансаар л байна. Тэгээд хизээ эхлэх юм байгаа мэдэхгүй. Одоо эхлэе. Тэгэхээр нүүрэн дээр нэг суурай ямар ч гэсэн тавьсан байгаа. Тэгээд одоо фаундейшн төрхцгээе. Дубай шоколадтай тийм мейкап гэж боддоо. Спонж угаачаад ирээ заа юу. За ингээд цагаан өртөө олцгоё. Тэгээ нүдэн дээгүүр бас жоохон явуулах юм болоо мэдэхгүй байна. Би ч одоо нүүр бодогч, мэрэгжлийн нүүр бодогчигээд ойролцоогоор яагаад ингэж төрөхөд байгаа вэ гэхээр нөгөө дээдлэн жахалтар болсон гэсэн зэ юм. Тэгээ угаасаа угаагаад өнгө орох байгаа юм. Гэтэ яг ингэж нэг 15 6 жил бол болоогүй. Би ерөөсөө мэрэгжлийнх биш. Зүгээр л хаяа ингэж туршиж нүрэ бодогч тоглодог гэсэн. Тэг өнөөдөр ч гэсэн бас гоё нүрэ бодож тоглоцгоё. Би ингэж гоё томоотой сайхан яри гэж бодсон юм аа. Тэгтээ ингэж томоогуудад байна. Тэгээд одоо өөрийнхөө байгаагаар нь тэр зэгтэнэлдээ явъя да. Тэр намар юм да. Тэгэхгүй бол би ч сая бичлэгийг эхлүүлэх гэж юу вэ? 26 7 удаа тэг эхэллээ штэ. Төгтөө юм яа хэцүү юм байна. Тэгэхээр ингээл явчих. Энэ миний хөрхөн ангахаа өснөд биш бяцхан өснөд сүрдэгөөд байна. Нүдэн дээгүүр бас ингэж явуулчих. Гэт ерөөсөө цав цагаан болоод цаас шиг болоод тэрэн дээр нүрэ бодлож хөдөлгөнө штэ. Миний нүдний энэ улаан ингэж арилгах хэвээр. За ер нь энэ цагаан нь бол ингэ гайгүй болчих шиг боллоо. Би нөгөө нэг тэр дараал мараалыг нь би гэж ямар бол хэлдэм бэ? Угаасаа би л ярьж штэ тий. Тэр дараалыг нь бол нэг сайн жоох. Зүгээр өөрийнхөө дураараа мэдрэмжээр бодчихно. За юу. Ингээд бодоод идэв штэ тий. Тэгээ бис тэрний нэг учрыг нэг сайн мэдэхгүй заяа. Яг сайн гэж судлаагүй заяа. Зүгээр л бас мэдрэмжээр ингээд тавьчлаа. Одоо борыг нь бас тавья. Эхлээд цагаанаа тавьчаад бороо тавих гэсэн юм уу? Бороо тавьчаад цагаанаа тавих гэсэн юм уу? Эсвэл бор цагаанаа хамттан тавьчаад тавих гэсэн юм би сайн мэдэхгүй л байна. Өнөөдөр бол зүгээр мэдрэмжээрээ л явчихтэй. За ингээд ямар ч сан бороо тавьчлаа. Энэ доогор бас аваад энэ хамрын дээгүүр ингээд ямар ч сан тэгээд ингээд хараа. Цагаан ирээд болчихлоо шүү дээ. Би хамгийн анх нүрэ хизээ бодож ирсэн та нарт ярьж өгье заа юу. Би хизээ бодсон бэ гэхээр дунд ангид байхдаа хамгийн анх 6600 төгрөгөөр нэг пүүдэр худалдаж аваад тэгээ ангийнхаа зугаалганд тэрийг түрхнэ гэж бодоод нарнаас хамгаална гэж өөрийгөө бодоод авсан байхгүй юу. Мөнгө цуглуулж байгаа л 5000-ын өөрөө цуглуулад үлдсэн мөнгө нээж аваас авсан санагдаад. Тэгээд нөгөөдгөө түрхээд яг зугаалганд явах гол тэгэл түрхцэнд очсон чинь нэг тийм ичээд болдгоо. Тэгээ явгаас өмнө сургуулийн 0 тэрийг ингээд арчаад заяа нүрэн дээр түрхсэн байгаа шүү дээ пүүдэр шүү дээ. Би нэг жоохон байжгаад нүрэндээ хөнгөн крем түрхэж эхлээд тэгээд ахлах ангид орсон шүү дээ. Тэгээ ахлах ангид орохдоо би ингээд нүрээ зөвхөн ингээд кремддэг байсан баггүй маш хөнгөн. Тэгээ дээрэс нэг пүүдэр ч юм уу ч түрхэхгүй. Тэгж жагаад юу яасан юм. Тэгээ бийдсэн чинь манай нэг юу найз тухайн найзлдаг байсан найз манаа ингээд чи хөмсөггүй байна гэд хэлсэн баггүй. Тэгэл би тэр үед анх удаага ингээд би хөмсөггүй байна гэдгээ ойлгосон гэх юм уу. Тэгээд тэр хөмсөггүй байхын тийм асуудал гэж мэдхгүй ойлгохгүй явж байгаад тэгээ хөмсөгтэй байх бол болох юм байна гэж ойлгоо. Тэгээ тэрнээс хойш ингээ хөмсгөө бодож эхлээд.
Ста өнөр энийг будангаа яри тий. Өмсгөө будаал. Тэгээ миний өмсгөний хэлбэрүүд ингээл өөрчлөгдөөл заримдаа бүр яг юм хоёр шулуун зураас ингээд татсан юм шиг болоод. Тэгээ одоо бас жоохон хоёр өөрлөдөг л да. Тэгээ явж байгаад би сургууль өгсөд их сургуульд орсон байжсэн чинь юу яагаад нэг өдөр би дэлгүүр дотор явж исэн чинь нэг ихч миний араас ингээд нэг санаа ингээд миний араас дагаадсан баггүй нэг ихч нэг юм би намайг дагаад байна гэж би ойлгоод тэгээ яагаад дагаад байгаа юм болоо гэж бодоод тэгээ нөгөө нэг цалгаан шатаар дэше ингээд гарах гад очирлоо зогсож исэн чинь нэг ихч чагл араас ирэл хард зогссон баггүй тэгэл би энэ ихч нэрэнгсэл намайг дагаад байгаа юм бахтаа гэдгсэн чинь бөөхөө миний дүү гэдгсэн баггүй тэгэхээр би гайгүй юм шиг гайгүй юм шиг байна. Айгүй масах юм шиг байна гэж тэгсэн чи яасан гэдгсэн чи. Миний дэ чи хөмсгөө хаан шивүүлсэн. Их чи охиныхоо хөмсгийг шивүүлэх гэдэг чилсэн. Тэгэл би тэр үед яг ойлгосон. Би чинь бүр хөмсгөө ямар амар бодоод байгаа юм бэ гэдгийг. Тэгээд гэртээ арай толинд харсан. Өмнөх сургууд мөрөдтэй харьцуулж үзээд тэгсэн чи ингээд нэрнгээс яг л юм шивцэн юм шиг тийм будаадсан гэлээ. Энэ амар тод. Тэгээ хавж яхан тэрнээс хойш ингээд одоо юу гэх бүдгрүүлж эхэлсэн л дээ. Одоо тэгтээ тухайн үед чинь нэг юм өслөг шивээс мэвэс гэж байдаг байсан байхгүй юу? Байдаггүй байдглаасан халтаа тэгтээ нэг тийм түгээмэл биш юм ингээл яг л ингэж битүүлсэн. Тэгээд би тэгж бодтол нь хүмүүсхөө боддог байсан байгаа байхгүй юу? За тийм бос юм аа. Тэгэл ямаанда миний нөр бодолч юу нэг ингээд тодроол бүр улам тодроол. Бүр юм солиотой томорсон гинэ. Тодроодсон байхгүй юм. Тэгээ явж байгаад өнгө ороод хөмсгөө улаанаар бодож эхлэв гэдэг ч юм уу те. Нэг нүдээ шар нөгөө нүдээ улаан энэ төр болгож молгоол. Тэгсээр хийж байгаа тэгээ сүүл рүүгээ тэгээд айгу залхаад эхэлсэн. Өөдс юм уу яасан тэгэл бэлдсэн. Тэгтээ хаяа тэгэл боддог л да. Бодож үзэх тэр хэрэгцээ маань ингээд хангагдсан юм уу яасан тэгээ айгу болчихсон. За одоо боруудаа тараацгаая. Тараачаад ингээд буцаад ороод ирээ заа юу. Хамраа ингээд доороос нь ингээд тэг гой өндөр харагдуулахын тулд ингээд дуудаж байна. Одоо энийгээ тараа. Хамар тарах үйл ажиллагаа явагдаж байна. Хөмсгөө болохоор нөгөө нэг Дубай шоколад чинь дотроо нэг юм шар мар харагдадсан шүү дээ. Тэрийг төсөөлөд хөмсгөө шараар ботчих. Нүд маань нь шүү дээ ногоон байх хэвээр. Тэгэхээр ногоон шиг юус харагдахгүй. Тэгтээ ногоон өнгө шүү дээ. Энийхээ доод хэсгийг нь бодоод тэгвэл энэ хэсгийг бас жоохон бодоод вирус энд тэндээс бодчиход тийм аа гэвч. Нэг тоддох маш хөнгөн бодох хэрэгтэй. Асан тараагаад. Стэшн бодохгүй. Тэнгүүтээ зөө. Надаа өөр ногоон байхгүй наа. Ганцхан ногоон энэ ногоон юу харагдахгүй юм дээ. Нэггээр ингээд энэ хэсгийг тод бодож байгаа. Тэг болчих. Тэнгүүд одоо шүү дээ энэ дээд хэсгээр нь болохоор шар өнгөтэй болгон зөө. Угаасаа нэг тийм шар өнгө орж ирдэ шүү дээ. Дубай шоколад чинь. Энд дээгүүр нэг. Энэ ямар сонин ингээд шар ихээр шар гарахгүй. Энэ нөгөө шар өнгөсөн. Гэхдээ энэ дээр ягаад чи нэг шар биш улбар шар харагдаад. Тэгтээ цагаан өнгөөр ингээд эндээс дэшээ явуулчих. Бас эндээс би хүртэл. За ер нь бол одоо ингээд тэр дээдлийн хэсэг бол болчлоо. Дээд зөвх. Миний бодлоор. Одоо тэгэд энэ доторх энэ хэсгийг ингээд хар өнгөөр бодчих юм. Энэ харандагаар ингээд нүднийхээ доотлыг эхлээ сормоосод ирүүлэх хэрэгтэй юм лөө. Сормоос нааж болно л доо. Гэхдээ харшил хөдлөдөө болохоор нүдэндээ цав төрхмээргүй. Бүр дордох, бүр илүү дордчих واخ гэж бодож байна. Сормоосод ирүүлчихлээ. Тэгэд нөгөө хараараа бодцгаая. Би доороос нь жижиг сормоос дэсгэрээ дараад. Энэ нийшийн дотогшоо ингээд бодоод энэ дотор хөтлийг
Тэгээд энэ артлынх нь багсаар нэг ингээд нэрийнхэн татаад цэвэрхэн татахгүй л тий. Тэнгүүтээ заяа. Нүднийхээ доогоор бороор ингээд бодно. Ингээд доог нь бодохоор ингэж харагдчих. Ингээд нэг зураас татчихл яа гэм бэл. Ингээд энэ дагуур ийм зураас болчлоо тий. Тэгчлээ нэг тийм жоохон ингээ холоос харуул дайггүй ч юм уу. Тэн доторхыг ингээ цагаан болгочвол ямар вэ? Ингэчүүл яах вэ? Тэгчүүл яах вэ гэл тэгэл бодчих хэрэгтэй. Тэгэд энэ доторхойг ингээд хараар бас бодчих. Гэт цагаан өнгөөр бодоод цагаан жоохон саатай өнгөөр бодоод доторхойг бас цагаанаар юу нь ялаа нисээд би ингээд алгацсан чинь нөгөөт нь ингээд дэлдчихээ тэгээд мансуураад унчлаа ширээн дээр. Тэгэхээр нүлээчл. Одоо энэ нүд хардаа ингээд нүдэ буруу харуулаад тавьсан юм шиг харагдаад байна. Нүд нь ингээд буруу харсан юм шиг ингээд давхраа нэндээ тэг нэг мэдэх буруу харсан юм шиг харагдаад. Тэгээд энд нь энэ хэсгийг ингээд жоохон гүнгд болгох юм бол тэхгүй юм шиг санагдаад тийг бодоод үзье. За хардаа. Арай өөр болсон бас тий. Арай дээр болсон байна. Өчтөр би энэ Milky Way олсон байхгүй юу? Тэгээд энийг аваад идчихээ өсөж. Эхлээд барууна бодоод дараа нь зүүнээ бодоод барууна бодоод зүүнээ бодоод ингэнгөт нөгөө нэг ингээд жоохон үлдээл хатаал тэгээ яванд урталдаг хөөх. Хардаа дээдл нь бодцсон. Одоо доотх нь бодъё. Доод сормоосоо бодож үзээд миний мэдэрсэн зүйл гэвэл миний шинэ сормоосын бүдэг авах цаг ирсэн юм байна гэдгийг ойлголоо. Нэг юм өтгөрөөд хөмсгөө шараар бодно. За ингээд уртлын хэсэг. Шараар. Бүдгэн шараар эхэлж бодож байгаа болохоор зэрэгтэй удаад байна л та. Тэнгөө үргэлжлүүлж удаад. Тэгэхээр арай тод шараар төгсгөлийг нь бодно гэсэн үг. За ингээ хөмсгөө шар болгоцсон. Гэтэ яг шар гэх юм болов уу шар гэх юм болов уу улаан гэх юм болов мэдгүй юм зэ. Уртлын хэсэг ингээ шар явжаад төгсгөл нь ингээ илүү тодороод тэгээд нэг юм улбар шар улаан дөнгөтэй болж байгаа. Хөмсгөө босгох чи. Тэгээд ногоон өнгө маань тэгээд гоё ногоон бол гарч чадсангүй. Тэгээд ногооноос бусдаар бол бодсон шиг гайгүй болоолох шиг байна. Тийм. Тэгээд ногоон өнгөө би зүгээр хувцаараа л аргалъя да гэж бодлоо доо. Тэгээд бас нүдээр миний нүд ногоон баазтай. Одоо тэгэхээр нөгөө нэг сэвхээ зурах хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ сэвхээ зурахынхаа өмнө жоохон хацраа ингээд өнгөлөөд тэгчээд сэвхээ зурчвал гоё болох юм болов. Тэг надад нэг ийм ягаан өнгө байна. Энийгээр бидний хэсгэр. Хамарныхаа үзүүрт төрөхчээ. Болоод байгаа юм уу? Болчихж байгаа юм шүү те. За ингэчээд өгвөл. Гэн энэ дээр хамарны нэг батганы сорь үлдсэн байна. Тэгээд энэ хамар дээр бас ингээд төрөхчвөл наачвал нөгөө сорин маань харагдахгүй төөрөлдгөнө шүү дээ. Тийм том багсаар ингээд ингэчвэл ингээд алга болоод яг минийх юм шиг болох юм болов. Нөгөө гэрлээ тавьж өгье заа юу. Ингээд амраар ингээд тэг нэрүүн дэгрээс болж. Уруулаа бор олгочлоо. Би нэг бондгор харагдаад бах юм. Тэгтээ би бондгор хатартай л та. Одоо үсэн янзлна. Далийн ингэж оруулж ирсэн ээ. Энд чинь навчаар зүгэдсэн шүү дээ. Тэхүү эсвэл зүгээр л ингээд шулуун тэг ингээд энийг ингээд гадагш нь ингээд эргүүлчих үү гэж бодож байна. Тэгээ аливаар нь ч гэсэн шулуун болгоод тэгээд ингээд далилгана гэж бодоод эндүүд чи тэгээд тэр нөгөө энэ дали юм нь орж ирэхдээ надад зохихгүй нөө тэрээ тэгээд хийж явах та шийдтгий. Мик яах вэ гэж бодоод байна л та. Ингээд зөөхгүй болохоор нэг тийм хоолойн сан орохгүй байсан юм. Ингээ өсөө гой самнаад. Бас нэр надаа нэг юм хар өнгөтэй дээрээ юм янз бүрийн өнгийн шигтгээтэй нэг тийм хавчаар байгаа юм байна. Тэрүүгээрээ бас хийж
туршиж болох юм тий. Аваад ирээ. Тэр маань энэ байна. Нэг ийм авчаар 300 yen-ийн дэлгүүрээс авлаа. 2 хосоороо. Би уг нь бол ингэж нүрэ бодож тоглох дуртай байсан юм. Үсээ бас ингээд янз бүр олгох. Гэхдээ яад чинь хийх болгондоо нэг тийм айцтай гэх юм уу? Ийм оронд нь би өөр юм хийх хэрэгтэй юм шиг нэг тийм байгаад итгэсэн. Дуртай юм хийж ээж нэг тийм болохгүй юм шиг гэмтээ санагдаад итгэсэн. Гэхдээ одоо бол эн чинь өөрөө миний хобби байсан юм байна гэдгээ ойлгосон болохоор хийя гэж бодож байна. Тийм байна. Би түрүү жилийн 101 судалгаач гэх юм уу хийсэн байхгүй. Тэр нь болохоор миний сурж байгаа сургуульд сурж байгаа охтуудаас судалгаа аваад тэгээд эмэгтэй хүмүүсийн нүрэ бодох нь өглөө ингээд босоод нүрэ будаад бэлтэх нь одоо тухайн хүнийхээ өөртөө итгэх итгэлийг хэр нэмдэг вэ? Ер нь өөртөө итгэх итгэлтэй ингээ холбоотой байдгүй өөрийгөө үнэлэхтэй гэд тэгсэн чинь ялцчихгүй маш их нөлөөтэй идэг юм байна лээ. Ялцчихгүй нүрэ бодчихороо илүү өөртөө итгэлтэй болдог. Тэгээд дээрээс нь нэмээд юу яадаг? Нөгөө нэг юм base makeup, point makeup гэх байгаа шүү дээ. Тэрнээсээ ингээ нөгөө нүд хөмсгөө бодох тий ингэж тодруулж бодож байгаа нүр бодолт нь илүү тэр өөртөө итгэх итгэлийг нь нэмж өгд юм байна гэсэн тийм хариу гарсан миний хийсэн судалгаагаар бол. Тэгээ одоо та нар ч гэсэн харж байгаа зү би ингээ нүрэ бодоод тэгсэн чинь ингээл миний яриа өөр болол би нэг тийм өөрчлөгдөөл хэлж байгаа зү. Тийм. Тэгэхээр нүр бодох бол нүрэ бодох хэрэгтэй. За ингээд артлаа бол би хардггүй. Тэгтээ тэгэд баримжаагаараа хийчихдээ. Тэг болж л байгаах тий. Болж байгаа. Хараагүй тэгтээ зүгээр мэдрэмжээрээ хийчих. Тэгтээ хөөрхөн ч юм уу? Хөөрхөн л шүү. Гиснээ эн чинь ингээд авчаад зүсэртэй. Болол л штэ. За хардаа. Дубай шоколад шиг харагдаж байна уу? За одоо би хувцалаад өмсөж заяа юу. Нэг тийм ногоон хувцалаад өмсөж. Тэнгүүд илүү тэгж харагдаж магадгүй. Одоо миний олсон болохоор энэ юм ногоон өнгөтэй бөгж ингээд харахаар ногоон, ингээд харахаар цагаан. Ногоон цагаан гэдэг ийм бөгж. Тэндийг ингээд дунд дундаа зүч. Оин гэхдээ энэ хараа. За эмэг. Ийм жижигхэн эмэг байна. Бас ногоон өнгөтэй. Орооцолтчих. Тэгтээ ийм шигтгэдэг. Нэг болохоор би 2 дугаар арааны дэлгүүрээс хуучин хувцсны дэлгүүрээс авч исэн Монголд 50,000-аар авлаа, 60,000-аар авлаа, 30,000-аар авлаа. Би яг тэр гурын аль нь вэ гэдгийг санах байгаа юм. Тэг яагаад ийм сонин 3 өөр тоо цайжилсан болоо гэж би бодсон байхгүй юу. Тэгэхээр магадгүй 60,000 гэж байгаа надад хямдруулаад 50,000 төгрөг болгож өгсөн байж магадгүй. Эсвэл зүгээр л анханаас 30,000 төгрөг үнэтэйсэн байж магадгүй. Би ийм жакет дэлгүүрлээ орсон чи ийм ногоон юм. Босоо зогсох хэрэгтэй юм болов. Яг ногоон өнгийн те бодог маань нойлогтой гараагүй ч гэсэндээ бусад те өөр юмнуудаараа ингээд ногоон өнгө аргалчлаа. Дубай шоколад шиг харагдчих чадчихна уу? Чадахгүй байсан ч яах вэ? Бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Баяртай.